он цаг нисэн одно он цаг нисэн ирнэ гэж минь аягаа сайхан шүлэг байдаг. Тэгээд цаг хугацаа гэдэг үнэхээр чавхны чулуу шиг алсарч чаддаг юм байна. Тэртээ 13 жилийн өмнө танилцаж байсан нэгэн сайхан цэцгийн нэртэй бүсгүй өнөөдөр хайртай ихчтэй гинтийн бэлэг байх гэж байна. Яагаад гинтийн бэлэг гэж нэрлэж байгаа вэ гэхээр ихчийнхэн хувьд жирийн нэгэн ажлын өдөр учраас за энэ цэцэгт мэндчлэгээ маань гинтийн байх нь тодорхой билээ. За удахгүй ихчтэй нь уулзцгаая. Нэг хайртай дотны хүн чинь танд цэцэгт мэндчлэгээ таны дуртай ингээд лаптоп чи хамт илгээсэн байна. Та гараад ирэх гэх үү? За энэ сайхан цэцгийн баглааг нь эхлээд танд тэрүүлье. Таны ажил албад тавтаа юу? Дүүн захидлыг уншиж өгнө энэ дотроос нь. За ийм гоё лацтомтой захиа хэлсэн байгаа. За эрдэнэ чимэгчээ та хинээс гэж бодож байна? Үгүй бодох юм алга. За тэгэхээр хоёлаа захиагаа залгасан. Миний хитэн хамаатангуй байгаа өөр хүн. За хоёлаа таны захиаг чинь задлаа. Тэгвэл за энэ лаптоптай нэг юм захиа яваад байна. Танд хаягалсан. Чи хөө амдраад ирсэн юм шүү. Та үгүй ихчээ. За би тань захиаг нь уншаад өгье. Сайн байна уу? Стокгольмын уртаас урттайхан намрын мэндийг хүргье. Өнөөдөр ямар нэгэн баярын өдөр биш хэдий ч таны хувьд өдөр бүрэн баяр хөөрөөр дүүрэн байг гэж эмзэгхэн цэцгсээр үгэндайлаа. Эрхэм нандин таньдаа сэтгэлэн илгээлээ. Та минь төгөлдөр хуурын даруул мэд өнгө алаг хорвоод төөрөг тавилангаа хөгжимдэн утга төгөлдөр жаргал дүүрэн байх болтугай. Омог бардам эрх дураар ааш минь таны л харцанд номхордог шүү. Игч эрдэн чимэгтэй дүү Лилкасан гэсэн байна. Лилкэн ингээд нөгөө цэцгийн нэртэй манай сайхан Лилкэн хайртай ихчтэй ийм сайхан захидал илгээсэн байна ихчээ. За ингээд сурпрайзаас үгээд дуусаагүй зөвхөн танд зориулаад таны нэрээр эрдэн чимэг гэд нэртэй шүлэг бас бичүүлсэн. Таны дүүгийн чинь дүү чинь хэлэхдээ би ихчийнхаа л өмнө ингэж ном хордгоо. Тэгээ ихч минь өстой намайг ганцхан ингэж нөгөө чимээгөө алгаж чаддаг. Игэл даруй хүн болгож чаддаг ганц хүн маань миний ихч минь байгаамаа. Ихчтэй маш их хайртай шүү гэсэн. За эрдэн чимэгтгээ шүлгийн дүүн сайхан уншаад өгье. Энэ ингээд миний тамхтай шүлэг маань байгаа. Ирхшээгч тэнгэрийн наран нүүгч үйлсийг сэмлэн аршин хурийн туслаар нь цэцгийн үндэс хавна дэлгсэн гарын алга мэт хөлийн олон зургастаач энэ л холын тэнгэр дор бидний л төөрөг зурагджээ. Наран саран ээжлэн он цагийг өртөөллөөч ингөө цагаахан сэтгэлдтэн гунигийн сүудэр үгүйе. Чихэр мэт жаргалыг хувааж хүлгсэн ихч минь ил галын дэргэд суугаа мэт илч дулаахан сэтгэлтэйе. Михийж мэдлдэггүй бардамхан эрх дураар аншин минь эгч таныхан харцанд л цэцгийн тэргүү мэт бүхийдгөө. Гүн хөх тэнгэрийн тод улаан наран юм шүү та надтай гэж юм. За эгч миний сайхан шүлгээ таамнаас хүлээн аваарай. Дүүгийнхэн захидлыг ингээд докторынхан хамтаар бас танд хүлээлгэн өгье. Сайхан тусгалтай хадгална гэж бодож байна. Манай эгч чинь лаанд их дуртай гэдэг. Тэгээд одоо энэ Стокгольмд нэгдээд удааг байгаа Эрдороо гэд брендийн Монгол сэтгүүлч бүсгүйн хийдэг ийм гоё үнэтэй лаг бас танд дайж илгээсэн шүү дүүн. За ихчээ тэгээд би сэтгэлийн сонсноо. Яа шопинг дуртай амар гоё мэдрэмж байна. Би уулсаа цэцгэн дуртай иймэрхүү лаг дуртай. Тэгээд үдэх хайртай л та дандаа загдаг дүүчлээ. Өдрөөр өнгөрлөж нарны ашхорхгүй өрөвчхөн сэтгэлтэн олондогин игч минь харин төрөхгүй дээ. Игч
ихтэй ингээд гинтийн бэлэг болж чадсан гэж бодож байна. Ягаад тэгэхээр тэмдэглэлт өдөр биш болохоор. Харин тийм бүр шокд орчлоо. Тэгээд миний дөө өөр амар тийм дайч нь та зүгээр заримдаа нэг өөр хатуугаа хайрлаад чи бүрдэж хэмнээ урдэр бүжигдүүлэх өөрийгөө жоохон хайрлаарай гэж хэлээ та. Түлээ маш хайртай яг гэж чигийг гэдэг. Өөр юм. Нутгийн цагаан маань үлэнд учралж байдаг. Танаа төгөө чи ерөн шокнд оруулах төрлийн юм байна те. Яг хөөс загнаад байдаг. Чи жоохон даруухан бай. Чи ерөөсөө ингэж яг тэ технөө өөр юм уу? Энд байгаа миний ганцтай юм байна. Дандаа загинжид юм то өлтөө хэлтгүй дандаа загин чи ингэж дандаа загинжид болохоор та хэд ихээс идүүлээ. тавуулаа. Энд хоёлоо байгаа мэн те. Би дөрөв Дөрөв дүүтэй том ихч штэ айл ямар гоё юм бэ? Том ихч чи ерөн загиндаг штэ те. Ерөн базуурна штэ. Энэ бол би ч тэр нөгөө дундхаа үгийг амар сонсдог л да. Эдгээр чи бас худлаа байдгүй. Яг хөө заримдаа би чи хүнлэвч форум хийн гэсэн хэрнээл том их хазан гаргаад яг гэдэг тийг би ингээ өөрөөрөө зүрдэг л да. За баярлалаа их чи амьдралд нь сайн сайхан бүх зүйлсээ та минь бас ертөнцийн наранд ивэгдэж 9 үеэрэн жаргаж явах болтугай. Баярлалаа мэд. Юу болоод шокнд байгаа. Дарсан зүйлний минь хажууд минь байсан их чинхээ хацар исгсэн өлөмсийг минь ичиш гүнсэн их чинхээ Чи магасаа цаашаа демонтер. Яа, их хийх юм нэрээ. Зовгүй яах вэ? Хийхийг задахгүй яах вэ? Тийм бүр гэдэг.